Баягээс тэгээд өнөөдрийн бичлэгээрээ би дахин өрхтөө муур болсон гэдэг ийм юм юм. Зям бичлэглөөгөө ороход бэлэн болсон бол subscribe болон хонхоо дараад намайгаа илүү дэмжээрэй. Бас лайкад орохоо мартавда. За. Эхэлцгээе. Нэгэн гайхамшигт баатар аимшигтэй хүчрэхийг SS төвшний маш хүчтэй мангастай тулдан амар өрөвдснөөр дараагийн амьдралтаа очтол ямар мангас үсэн гэж аимшигтэй хүчрэхийг араатын юм болов гэтэл зүгээр ингээ нэг муур байх дааш яахад манай аимшигтэй хүчрэхийг баатарч гайхахад энэ элбийн дүү зөргөл харагдана. Тэгээд манай аимшигтэй хүчрэхийг баатар яагаад муур болоод орчмдөө гэж за яах вэ? Бурхан намайг дахиж амьлуулсанд баярлая да гэд нэг слайм чулуу шидэж алаад ичсэн чинь манай хүн бүр амар би бүхий л эзэн юмныхаа чадварыг хулгайлах чадвартай. Тэгээд бас хязгааргүй зүйл хийх өрөөтэй. Тэгээ манай хүн зөндөө амтан алаад идэж уугаад явж иртэл нэг авдар ороод олоод онгойлгоод нэг талстыг харсан чинь тэр нь бүр газрын луу шилжүүлэх аимшигтэй хүчрэхийг талстыг байж тараад газрын луу манай хүн дөнгөж төрсөн манай хүн яаж барах вэ? Гэхдээ газрын луу өршөөгөөд явчихдаг. Өнөөх манай хүн ухаан алдаад нэгэн элбийн гэрт сэрээд хоолмдож цай уугаад хэдэн өдөр сайхан байсан эцэст эзэн даанжин руу явхад эзэн маш хүчтэй гэдэг нь харагддаг. Илдээд авахгүй сөхөрдөг. Тэгээд шид ашигладаг элб дайрахад нь манай муур маань цохон хамгаалдаг. Тэгээд яахан чилээд байгаа юм дээ эрэхтэй штэ наадч. Зя тэгээд манай бүлгэнд очсон чинь ийм нэг сон улаавчт ийм ямар хилмилээ гаргаж заваарт. Тэгээд манай муурч яг эзний хамгаалж үүргээ биелүүлж байгаа юм. Тэгээд нөгөөх чи сэлэн мэлмэн гаргаад далайхад нь энэ баарны эзэн бол ямар сонио хувцастай юм гэдэг тренд болгоод хааш. Тэгээд ярьж мэрээд ийм мууртай болсон гэдэг манай хүний эзэн арх мэрх уугаад хамт усанд орох гэж яадаг. Гэхдээ манай хүн баатрийнхаа хуулийг зөрчин байж усанд орсон байдаг ба эзэн чинь хууль нь намайг баг байхад миний тусганд руу аимшигтэй хүчрэхийг чөтгөр дайран аимшигтэй гайхамшигтэй амар хүчтэй сэлмийн багш хурж ирэн аварсан юм. Өнөөх улаан хувцсыг гарч амар лээтэй бүр гүнгийн тушаал гэж юм гаргаж ирсэн. Надтай тулал эсвэл миний эхнэр бол тэгээд хожигдох юм бол чи миний эхнэр болно. Эсвэл чи ялах юм бол яг би чи өөрөө л тэгээд хоошоо харснаа чамтай нэгдэх хүн байна уу байхгүй штэ гэж. Тэгээд манай мууш эзнийхээ эсрэг зогсож тулалдагч эзэн юу ч болов ундаг эс зэрэглэлийн баатар шүү. Тэгээ манай муур бүх чадлаараа давтлаж энэ хэсгийг би гармааргүй амж гаргах хэрэгтэй юм шиг. Тэгээд манай муурыг эс зэрэглэлийн араамтан биш талстан болж хувирдаг муур гэж бодод. Тэгээ манай муурт хуйг хийлэг хэрэг талст болж хувирдаг байх чи хуйгаар яах вэ тий. Тэгээд ам хамрыг нь онгойлгоод яасан ч яа. Тэгээ хуйгтай болонгууд нөхөөрдөж. Манай хүний эзнийхэн сэлэм маш хүндж хөнгөлөх арга байхгүй гинэ. Гэхдээ даанжин руу яваад юм хайна гинэ. Тэгээд манай энэ муурын эмэгтэй шүү за. Энэ араатын эмэгтэй энэ эмэгтэйд нь гал ерөөсөө үйлчилдэггүй ба энийг орох гарч ирээд айрахт нь хэдүүл маш амархан хурдтай ялалт байсан. Энэ бол маш дээд зэрэглэлийн слайм ба шингэн цацруулаад тэр нь хайлуулдаг юм гинэ бүх юм. Гэхдээ махцсыг ерөөсөө хайлуулдаггүй ба хувцас болон нойтын хэрэглэлүүдийг хайлуулдаг. Зөндөө дээрч манай хүний эзэнч хөнгөн болохоор маш хүчтэй бас нилээдгүй хүчтэй байж таарад энэ слаймуудыг хөнгөн дийлнэ. Тэгтэл нэг слайм өөрийнх нь эзний биелүүн хор цэцдэгч эзэн шууд алаад тэгээд уурлсандаа ингээ зааж өгд юм аа. Тэгээд манай энэ эмэгтэй инх үйлнэ.
Энэ хоёр хэдүүлж жоохон альжаалаа тал. Энэ талст нь доод түвшний магасуудыг ерөөсөө оруулдаггүй ба манай хэд ч юм ярин суна. Дараагийн бичлэгээрээ ямар бичлэг оруулмаар байна. Тэгээд ийм нэг орктой тулдаад ялдаг. Тэгээд энэ муур охиныг манай муур маань аварцсан чинь дурлчгүй яач. Тэгээд ялтыг байгууллаа. Тэгээд энэ муур охин маань манай их хоёрын багтан оръёгээд одоо ам булгууруулаа боллоо. Тэгээд манай хүн маань өстой сайн хувирах гэдэг скилтэй ба амар аргатай юм болов гэсэн чинь. Угаасаа миний бодлоор л авдаг нэг 18 настай нэг эрэгтэй хүүхдчил санагч. Тэгээд нэг ах нар эрзээ жоохон хүүхдийг зодчихор нь манай эзэн авардаг. Манай хүн эзний ямар сайхан сэтгэлтэйг харан байсан. Эс зэрэгэл манай хүн болсон байдаг. Тэгэхэд нь баарны эзэн тэмдэглэж өгдөгч нөгөөдөл нь хойгуур нь жавж өгч гээд тэгээд бас нэгэн чөтгөр тосгонд гарч ирэн дайралтуудыг хийсээр байгаа ба тэгснэр энийг маань төгсөж байгаамаа. Танд маань дараагийн бичлэгээр уулзахыг бүр тэсэн хүлээж ивэл дараагийн бичлэгээр уулзнаа. Тэгээд та нар маань лайк даруул